12 сарын 1-ний өдөр одоо Улаанбаатар хотын одоо хувь зээг одоо их сайхнаар шийдэх нэг том тендер нээгдэнэ. Энэ юу гэвэл тойрог хурдны замын тендер нээгдэнэ. Бид хэд өмнө нь энэ 25 оны одоо 100 туулын хурдны замыг зарлаад ингээ гэрээлэгчтэйгээ гэрээ хийцсэн туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үндсэндээ 90 гаруй хувьтай явж байна. Бид нар карьеруудаа бүгдийг одоо бэлтжлээ. Ажлын зураг дуусчлаа. Кемпүүд байгуулагчлаа. Техникүүдээ оруулж ирж байна. Газар чөлөөлтийн ажлууд хийгдэж байна. Одоо маргааш бид нар зэвсэг түвшний жанжин штабтай хамтарч туулын хурдны замын тараас торсон тэг 13 дугаар ангийн буудлагын полигоныг шилжүүлэх юм одоо ажлын хэсэг газар дээр нь ажиллаад дуусчихна. За ингээд бид нар эх 3 дугаар сараас эхлээд туулын хурдны замыг бид нар бүтээн байгуулалтын ажлыг барьж байгуулна. 2027 оны 7 дугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээснээр Улаанбаатар хотын өнөөгийн авто замын төгсрөл 15% шууд буурна. За туулын хурдны замын одоо холбоос буюу тойрог хурдны зам гэсэн энэ бүтээн байгуулалтын ажлыг бид нар эх 7 хоногт тендеред нээгээд гүйцэтгэгчээ энэ ондоо багтааж бид болвол шалгаруулна. Маргаан бодлоо өсөхгүй л энэ он дотроо бид нар бас гэрээ хийхээр ингээд төлөвлөж байгаа. За тойрог хурдны зам ашиглалтанд орж чадах юм бол бид нар Улаанбаатар хотын төвжирлийг дахиад 40% бууруулна.